Хашдны 6 дугаар хичээлийг эхэлж байна. За өнөөдрийн хичээлээр бид нар мажорын 7 аккорд, минорын 7 аккорд гэсэн сэдвүүдийг үзнэ. Ер нь даралтад хөгжим сонирхчдод зориулаад аккордны тэмдэглэлийг бас давхар бичиж өгсөн нотон дээр нь. Тэгэхээр аккордын тэмдэглэгээр 100 гараа тоглох хүсэлтэй байгаа бол аккордны тэмдэглэгийг хараа тоглож болно. За аккордны тэмдэглэгийг хэрвээ мартсан бол энэ хичээлийг үзээрэй. За гэхдээ мэдээж хэрэг багш нь яг дараагийн хичээлүүд дээр фатл хүрийн нот, соль хүрийн нотоор нэг зааж өгнө. Аккордны тэмдэглэгээр нь бол заахгүй. Тэгэхээр яг хялбарчлаад аккордны тэмдэглэгээр сурах хүсэлтэй хүмүүс байгаа бол ер нь бол аккордоор тоглодог ч юм уу тийм хүмүүс байгаа бол энэ аккордны тэмдэглэгийг бол хараад тоглож болно. Хэрвээ яг энийг бүр ингээ ойлгохгүй байна гэдэг ч юм уу тэгвэл манай дээр ирээд нэмэлт хичээл бол аваад илүү сайн дэлгэрэнгүй үзэж болно. За хамгийн эхлээд мажорын 7 аккорд. Хамгийн ихнийх нь си мажор гэж байна. За ерөнхийдөө нэг мажорын 7 аккорд, минорын 7 аккордыг тэжилсэн байгаа тохиолдолд энэ дээр байгаа 13 дууны нотыг ерөнхийд нь хараад 100 гарыг бол шууд хараад тоглох боломжтой. Фатл хүрийн нот гэхгүйгээр. За хамгийн ихнийх нь си мажор. За си мажор бол хөгжмөндөр за дандаа би баах тав дээр тоглож явж байгаа шүү. Хөгжмөндөр бол даралтад хөгжмөндөр бол ихэвчлэн их октав дээр тоглодог тийм ээ. За төгөлдөр орон дээр бол дандаа баах октав дээр тоглоо явчих. За энд 1-р октав байна. Энд баах октав байна. За хамгийн ихнийх нь си мажор. До, ми, соль. За энэ улаанаар тэмдэглэсэн дээр нь яг дарна гэсэн үг шүү. Улаанаар дугуй төрсөөр тэмдэглэсэн дээр. За до, ми, соль гэсэн 3 нотыг зэрэг дарах юм бол си мажор болох нь байна. За хөндрөхгүй тоглоно. Яг энэ хэлбэрээр нь тоглоно гэсэн үг. За дараагийнх нь ди мажор. Ди мажор нь ре, фа диез, ля. За та бүхэн маань нотоо яг нотоор нь хараад ингээд тоглож болно. Эсвэл дээдлэлт нь үсгэн тэмдэглэгээ бас байгаа шүү. Тэрийг нь хараад цээжилж болно. Ре, фа диез, ля. За энэ бол ди мажор. За дараагийнх нь и мажор. Ми, соль диез, си. И мажор. За багш нь яг доор нь дандаа хурууны дугааруудыг бичиж явуулсан байгаа шүү. 5 3 1 гэсэн хурууны дугаараар тоглоно гэд бичсэн байгаа. За дараагийнх нь F мажор. За F мажорын үндсэн аккорд нь болохоор фа, ля, до. За ийм аккорд байна. За бид нар яагаад аккордны хүндрэлийг ашигладаг вэ гэхээр за энэ бол үндсэн аккорд нь тийм ээ. Одоо энэ F мажорыг хүндрэх чинь яагаад хүндрэлийг ашигладаг вэ гэхээр ойрхон солихын тулд ойрхон зөвхөн нэг октав дотроо бид нар сольж сурахын тулд аккордны хүндрэлийг ашигладаг. За одоо F мажороо солио. Зөвхөн нэг октав тоглох гэж байгаа учраас энэ октавнаас энэ нот илүү гарчлаа тийм үү? Энэ до нот. Тэгэхээр энэ до нотыг бид нар доошоогоо энэ до нотон тоглоно гэсэн үг. За хурууны дугаар нь болохоор 5 2 1 гэсэн хурууны дугаар байна. За ерөөсөө энэ 7 нотноос л хитэрчих юм бол тэр хитрээд гарч байгаа тэр нотыг л доошоогоо тоглочих нь. Доошоогоо хүндрэл одоо ре байвал энэ рэг тоглоод до байвал энэ дог тоглолдог ч юм уу тийм ээ. За дараагийнх нь G мажор. За сол, си, ре. За энэ нот G мажорын үндсэн аккорд. За эндээс ре нот илүү гарч байна тийм үү? Тэгэхээр энэ ре нотыг бид нар энд тоглоно гэсэн үг. За 5 2 1. Энэ бол хүндэрсэн G мажор. Ер нь тэгээд хүндэрснээр дандаа тоглоо явуул амар шүү. F мажороос эхэлж хүндэрч явж байгаа. Тэгэхээр F мажор, G мажор, A мажор, B мажор бүгдийн хүндэрсэн хэлбэрээр нь тоглол илүү хялбар. За дараагийнх нь A мажор. Ля, до диез, ми. За одоо энэ октаваас энэ хоёр нот маань илүү гарч байна тийм ээ. Тэгэхээр до диез, ми хоёрыг энэ доор тоглох нь до диез, ми. Тэгэхээр энэ лягаасаа ингэж шилжих нь. За энэ бол A мажорын хүндэрсэн хэлбэр. За энэ бол хүндэрсэн аккорд A мажорын. За дандаа хүндэрсэн хэлбэрээр тоглож явна гэж багш хэлсэн тийм ээ. За дараагийнх нь B мажор. B мажор нь C, ре диез, фа диез. 5 2 1 гэсэн хурууны дугаартай байна. За хурууны дугаарыг нь маш анхааралтай тоглоно. За дараагийнх нь за энэ хоёр нот бид нэр доошоогоо тоглох нь байна. Ре диез, фа диез хоёрыг. Тэгэхээр энийг гэсэн үг. Тэгэхээр C-гээ доошлуулад
За энэ бол B мажорын хүндэрсэн хэлбэр. За юм байх нэ. За багш нь дахиад нэг удаа тоглож үзүүлье. C мажор, D мажор, E мажор. За F мажорын хүндэрсэн хэлбэр. G мажорын хүндэрсэн хэлбэр. A мажорын хүндэрсэн хэлбэр. B мажорын хүндэрсэн хэлбэр. За ингээ F мажороос B мажор хүртэл хүндэрч тоглож байна тийм ээ. Тэгэхээр яг хүндэрсэн хэлбэрээр нь тоглохыг анхаараарай. C-гээс E хүртэл бол хүндрэхгүй яг үндсэн аккордоор тоглож байна. За ингээд ерөнхийдөө мажорын 7 аккордыг цээжилчих юм бол аккордны тэмдэглэгээр даралтад хөгжим дээр бас давхар тоглож энэ дуунуудаа тоглож болох нэ. За хэрвээ зүгээр мажор минор шаардлагагүй гэх юм бол энэ хичээлийг заавал үзэх шаардлагагүй зөвхөн дараагийн хичээлээ үзээ явчих болно. За дараагийнх нь минорын 7 аккорд. За C минор. За мажор гэхээр том үсгээр тэмдэглэсэн байна. Минор гэхээр жижиг эм үсэгтэй байгааг анхаараарай. C минор гэхээр хажууд нь нэг том үсгний хажууд жижиг эм үсэгтэй. За C минор. До, ми бемол, соль. За энэ бол C минор. 5-3-1 гэсэн хурууны дугаартай. За дараагийнх нь D минор. Ре, фа, ля. За 5-3-1 гэсэн хурууны дугаартай хүндрэхгүй тоглож байна. D минор. За дараагийнх нь E минор. Ми, сол, си гэсэн хурууны дугаартай. Ми, сол, си 5-3-1 гэсэн хурууны дугаартай хүндрэхгүй тоглоно. За дараагийнх нь F минороос эхлээд хүндэрч тоглож байгааг анхаараарай. За эхлээд үндсэн аккордыг тоглоё. Фа, ля бемол, до. За энэ F минорын үндсэн аккорд. За энэ до нот энэ октаваас илүү гарч байгаа учраас бид нар энэ доотлын энэ до нотыг тоглоно. Тэгэхээр энэ F минорын хүндэрсэн хувилбар. За хүндэрсэн хувилбараар нь шууд цээжлээд явуул бас амар шүү. За дараагийнх нь G минор. Сол, си бемол, ре. Үндсэн аккорд. За ре нот илүү гарч байна тийм ээ. Тэгэхээр энэ ре нотыг доош тоглох хэрэгтэй. За ре, сол, си бемол 5-2-1 гэсэн хурууны дугаартай хурууны дугаарыг анхааралтай тоглоорой. G минорын хүндэрсэн хэлбэр. За дараагийнх нь E минор. Ля, до, ми. За хүндэрсэн хэлбэр нь болохоор энэ хоёр нот октаваас илүү гарч байгаа учраас энэ дээр тоглоно. За A минорын хүндэрсэн аккорд. A минорын хүндэрсэн аккорд. За дараагийнх нь B минор. Si, Re, Fa диез. За энэ хоёр нотыг доош тоглох хэрэгтэй тийм ээ. Re, Fa диез хоёрыг. Тэгэхээр ингэж тоглох нэ. За энэ бол B минорын хүндэрсэн аккорд. За дахиад нэг удаа тоглоё. За C минор, до, ми бемол, соль. Хүндрэхгүй тоглоно. За дараагийнх нь D минор, ре, фа, ля. Хүндрэхгүй тоглоно. За дараагийнх нь E минор, ми, сол, си. Хүндрэхгүй тоглоно. За дараагийнх нь шууд хүндэрсэн хэлбэрээр нь явъя. До, фа, ля, F минор. За дараагийнх нь G минор, ре, сол, си. Хүндэрсэн хэлбэр. За дараагийнх нь A минор, до, ми, ля. A минор хүндэрсэн хэлбэр. За дараагийнх нь B минор, ре, фа диез, си. За хүндэрсэн хэлбэр. За гэх мэтчлэн энэ 7 аккордыг ерөөсөн маш сайн зэжгэлсэн бол 100 гарыг бол асуудалгүй аккордороо тоглох нэ. Заавал 100 гарын фатал хүрийн нотыг харах шаардлагагүйгээр. За өнөөдрийн хичээлдээ хамт байсанд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.